хүн ваарн дууж байгаа юм шиг мэдрэмж төрүүлсэн их гоё. Гэртээ турк амтыг бол мэдрэх боломж Монголд нэлээ их. Би яагаад гэвэл туркээс маш их бараа бүтээгдэхүүнүүд орж ирдэг. Манайх хүртэл ингээд бүр 10 гаруй төрлийн юм амтлагчийг аваад тавьсан байгаа. Тэгээд гэртээ эздгээс өөр нь болохоор мэдээж ингээд орчин нь өөр. Тэгээд бас мэрэгжлийн тоогооч хоолны хэмжээ. Тэгээд тоогооч нар нь бас л яг турк хүмүүс өөрсдөө хийдэм байна. Тэгэхээр илүү гоё яг өөрийнхөө үндэсний амтыг одоо Монгол бүтээгдэхүүн дээр хүртэл гаргаж байгаа гэж ойлгож байна. Турк хоол бол нэлээд их хоол дундаа тавиад тал талаас нь ингэж иддэг нэг тийм Аз хэлбэрийн хоолж байгаа хэлбэр нь. Турк ч өөрөө бас яг жишээлбэл Аз, Европ хоёр чинь яг Европын зүүн өмнөд хэсгээр болоод нэг голоор тусгаарлагдаж байгаа шүү дээ, Босфорус гэдэг. Тэгэхээр Аз хоол гэж явна, Европчууд ч бас дуртай иддэг хоол. Орчны үед болохоор өмнө нь сонсож ингээд нэг ганц хоёр зураг харсан ч гэсэн яг ингээд төсөөснөөс хавгүй дээр илүү гоё ингээд орж ирээр баг ингээд шок нормор тийм гоё хадны зүг зурагнууд ч юм уу тиймэрхүү гоё яг агуу шиг зохицолтой байгаа айгүй гоё таалагдсан. Тэгээд яг ингээд хоолоо идээс ухтаа ингээд тэрийн ардаа энэ ардаа гэж ярилцах улам гоё сэдв нэмж өгөөд тэгээд ярилцахаар ч бас хоол илүү амттай болоод айгүй гоё байсан. Ер нь энэ газрын хоолнууд нь гэхдээ бидний авсан яг энэ хоолнууд амар таалагдсан. Яагаад гэвэл ингээд ногоо байна, мах байна, будаа байна. Ер нь бүх төрлийн юмд ингээд нийлээд айгүй гоё амт гаргаж ирсэн. Тэгээд ер нь одоо энийг таалагдсан. Монголчуудтай адилхан нөгөө нэг ястай хоол байсан болохоор бас тэрийг айгүй дотно гэхгүй. Яс нэлээсээ өмчдөг учраас шүд нь гоё жигэд уурдаг гэж би сонссон. Ер нь ресторан ястай юм баг байдаг. Яс мөлч хэрэгцээг хангачиж болохоор байна. Яг шорлог шиг. Угаасаа шорлогийг ингээд шавтарчдаг. Тийм ээ. Амт ямар байна? Хоолны тал дээр болохоор бид нэр яг энгийн иддэг хоол шиг мөртлөө одоо мах, ногоо, будаа бүгдийг нь тавьсан. Тэгээд ногоо илүү төлхөө оруулж өгсөний дээр одоо яг амтлагаа нь бас илүү онцгой байлаа. Унарга Стамбулд идсэн хоол чинь хоолноос чи ялгаатай байна. Амт нь ойролцоо байна. Тэр үед мангас байна. Чүгэн жижиг хөтэй нэг юм сайн. Хинжээ нөх юм. Амт хоол дайсан юм. Хинжээ гоё юм байна. Сонда. Пэжтэй Стамбулд иддэг яг юм. Амтхан мөн үү?
Яг үнэндээ Юу юу амтгц чинь манаас чинь. яг сүү шиг байна. Борн юу? Шатаац юм шүү. Чихэртэй. Хоол өгсөн байгаа шүү дээ. Зарим Манай би амсаа. Ингээд за хоол өгдөг зарим сайн л өгдөг юм. Бас нэг амтдаг шүү дээ. Ямар юм бэ? Сүүтэй будааш. Тийм үү? Гэтэ чихэртэй. Яг бас нэг жоохон өвөрмөц амтай. Ундрага. Яа та. Ой. Гоё гац. Гоё ундрага юу шиг гоё. Бодоотой эсүүдээ чихэртэй эсүү. Миний үгийн хамгийн дуртай юм чи юу вэ? Турк десерт нэрийн нэг юм бол мэдээд авчих. Райс. Би нөгөө Испани уралдаанаар явж байхдаа Туркт нэг хоноод тэгээд тэнцэний ресторанд нь яг намтныг ижсэн. Гэтэ энтхийн арай өөр юм байд. Энэ ижих болохоор юм зөөлхөн тэгээд суул амттай гэсэн ингээд аюу гоё амд орол уусаал. Тэр нь бол тэр надад амар таалагдчихсан. Тэгээд сая ороод ирсэн чинь арай би тэрнийг дахиад идмээр санагдаад тэгээд менюнээс нь харсан чинь байжлаар нээр баярлаад авчлаа. Энэ болохоор ийм буданы пудинг. Нарыг цаахан байхад хийж өгдөөс нөгөө молкотой сүтээ бодаа. Яг тэр Стамбул хотод эзэн болохоор яг энэ цэцгнөр шиг ингээд цэцгнээдсэн гэсэн чинь энэ болохоор арай илүү будаанд бүхлээрээ юм байна. Тэгээ би гэртээ хийж үзнэ гэж бодож байгаа. Аюугийнх юу юм? Кек юм бэ? Баргал. Шоколадтай кек гэсэн. Надад угаасаа яг юм шоколад, какао, хурцан бэлтдэг ийм хурлан бүтээгдэхүүн хамгийн их таалагддаг. Хайлтдаг бас амнаа. Би айлсан. Би яг хайлт юм уу? Чи амссан шүү дээ. За дахиад ганцлаа. Нэр ямар гоё. Гоё гад нэр хайлаад шүү дээ. Хоёр жижлаад тэгээд хайлтсан. Одоо байхгүй аа. Яг хөлөөс Цаан коксны үрдэл авах шүү. тийм ээ. Маш их чиглэг юм тий. Бас амар тослог байна. Тос гэхээс илүү чиг мэдээд шүү. Амар чихэрлэг ууснаас. Нот амар. Ер нь амтлагчнууд нь аюу хурцбайх юм а тий. Турк хоолыг ингээд ийм эртний яг хүмүүс хүүнэгдлийн хүмүүс чинь нэг ангаа хийж авчраал те. Тэгэл агуудаа бүгдээрээ амьдардаг. Тэгэл агуудаа хоолдог байсан байх магадaltaй. Яг тэр шиг ингээд агууд хоолж байгаа нь 6000 орчим жилээр те өмнөх үе рүүгээ аялсан гэж хэлж болно нэг. Хоёрдугаарт нь бол турк хоол амснараа бид нар ходоодороо бол ингээд те амтлах мэдрэмжээрээ дамжаад туркэд очисон гэсэн үг.